Манай улсын төсвийн тухай хуульд алдагдлын дээд хэмжээг 2%-аар тогтоосон байдаг. Тэгвэл 2016 оны төсвийн алдагдал 1.4%-аар ихээр тогтоогдсон байгаамаа. Энэ нь эдийн засгийн хямралтай энэ үед манай улсын хувьд хүнд тусаж байгааг эдийн засагчид хэлж байна. Ийг бол 7.9 их найд төгрөгөөр бол баталчлаа л да. За жил болгон бол төсвийг бол дараа жилийн төсвийг бол аль ч улсын засгийн газар бол парламентаар ярилцаж баталж байдаг. Тэгэхээр тухайн төсөвт ямар нэгэн одоо тухайн төсөв бол оны ихнээс ингээд хэрэгжиж эхэлнэ. Тэгэхэд ямар нэгэн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөлөл улмаас өөрчлөлт гарах тохиолдолд бол тодтол хийж байдаг л да. Мөн манай улсын хувьд хэтийн төлөвлөлт байхгүй. Ойрын төлөвлөгөөг харан төсвийг баталдаг. За энэ нь эргээд төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгож байгаа. Иймээс хэтийн төлөвлөлтийг бий болгож зөв нарийн тогтолцоог баримтлах хэрэгтэй гэж хэлж байгаамаа. Төсөв бол өөрөө бол манай улсын хувьд бол нэг дотоод нийт бүтээгдэхүүний 30 орчим хувь буюу нийт эдийн засгийн 30% л гэсэн үг л дээ. Тэгээд энэ эдийн засгийн 30% буюу төсөв өөрөө бол улсын зарлага шүү дээ, тийм ээ. Энэ улсынхаа зарлагыг одоо сайн зохицуулж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ бол өөрөө ганцхан улсын төсөв дээр ингэж ажиглагдж байгаа боловч тийм энэ бол өөрөө бүхэл улс орны эдийн засгийн хувьд бол хүндрэлүүд байгаа гэдгийг илтгэж байгаа. Эдийн засгийн хямралтай үед манай улсын хувьд төсвийн байдал алдагдaltaй байна гэдэг эрсдэлтэй энэхүү төсвийн алдагдлыг нөхөхөд төсвийн гол хүчин зүйл болох уул уурхайн салбарын үйл ажиллагаа болон дотоодын үйлдвэрлэлийн экспортыг сайжруулах хэрэгтэй. Ингэснээр төсвийн алдагдлыг нөхөн бүрдүүлэх боломж үүсдэг юм а.